Монгол Улсын их сургууль. Сайн байцгаана уу та бүхэн биний мэдээ. Өнөөдөр манай ярилцлаганд маань сургуулийн 1997 оны төгсөгч гадаад харилцааны яамны Аз Номхон 7 орнын газрын захирал Санд Тус оролцоход бэлэн болсон байна. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Сайн байна уу? Сайн байна уу? За бидний урилгыг хүлээн авсан явдал танд маш их баярлалаа. За ингээд ихний асуултаа асууя. Одоо таны ажиллаж байгаа Аз Номхон 7 орнын газрын үйл ажиллагааны ерөнхий чиглэл Монгол улсын гадаад харилцааны аль салбар чиглэлүүдийг хариуцаж ажилладаг тухай та ихний асуулт тавь. За баярлалаа. Юуны өмнө олон улсын харилцаа нийтийн удирдлагын сургууль одоо миний төвлөрөх сургууль. Сургуулийн нийт оюутнууд, замдамжлан багш сургуулийн нартай бас энэ өдрийн мэндийг төвшүүлье. Тэгээд бас оюутны зөвлөлөөс энэ удаа ийм сайхан хэмжээ зохион байгуулж нийт оюутнуудаа зориулж бас энэ сургуулаа төгссөн хүмүүс ямар ажил эрхэлж байгаа юм байна. Цаашид ер нь энэ сургууль төгсөөд жишээлбэл гадаад харилцааны яам бусад гадаад харилцааны салбарт ажиллах хүмүүсүүд ямар мэдлэг туршлага хөрвүүлэх ёстой байх ёстой вэ гэдэг талаараас одоо ийм ойлголт өгөх зорилготой нэвтрүүлэг хийж байгаад бол миний хувьд баяртай байна. Аз Номхон 7 орнуудын газар гэдэг бол манай гадаад харилцааны яамд бол хэд хэдэн чиглэлийн газрууд байдаг. Чиглэлийн газар гэдэг маань өөрөөр бол бас улс төрийн газар гэж нэрлэгддэг. Тэгэхээр энэ нэрнээсээ харахад бол энэ Аз Номхон 7-ын улс нутагт оршиж буй 46 улс орн байгаа. Тэгээд 46 улс орнтой одоо хоёр талын харилцааны бодлогыг дагнан хариуцдаг газар хамаа. Хоёр талын харилцааны газар гэдгийг бишээ дэлгэрүүлээд хэлэх юм бол ер нь тухайлбал одоо нэг харилцааг аваад үзье гэж бодъё. Манай Аз Номхон орнуудын газар бол манай гуравдагч гол хөршүүд Аздаг тухайлбал Япон, Энэтхэг, Бутан, Солонгос улс зэрэг улс орнуудаас хоёр талын харилцаа хариуцж байгаа. Энэ ямар утгатай вэ гэхээр зэрэг одоо жишээлбэл Монгол Энэтхэгийн харилцааг аваад үзлээ гэхэд Монгол Энэтхэгийн харилцаатай холбоотой бүхий л асуудлыг одоо Энэтхэгийн эсвэл одоо зүүн өмнөд Азийн бүсэнтэй харилцан ажилтнаар харилцдаг байгаа жишээтэй. Дотроо бол энэ гадаад харилцааны асуудлууд бол хэд хэд салдаг. Тухайлбал улс төрийн харилцаа, эдийн засгийн харилцаа, иргэн консулын харилцаа, соёл олон нийтийн харилцаа гэдэг. Тэгээд манай гадаад харилцааны яамны бүтцийг харахад бол бас их ойлгомжтой. Жишээлбэл одоо соёл олон нийтийн харилцаа, гадаад сурталчилгаа соёлын харилцааны газар харилцаж байгаа жишээтэй. Дараагийн асуулт таны мэрэгжлийн талаар та яагаад гадаад харилцааны мэрэгжлийг сонгож суралцсан бэ? Ер нь би багахаас л гадаад хэл их сонирхдаг байсан. Гэхдээ бол би 10 жил багтаа орос хэл, англи хэл сурдаг байсан. Миний гол одоо олон улсын харилцааны бэз багтаа олж авсан гол мэргэжил бол Япон хэл судлал бас Япон хэл би их сургууль 4 жил бол нэлээд цаг зарцуулж өгсөн гэж байгаа. Тэгээд бол эхэндээ бол хэл сонирхож байсан. Мэдээж олон улсын харилцааг сонирхолгүй яг дээрээс нь бол бид нэр 1992 онд яг гаргаад төгссөн. Тэр бол үнэхээр энэ дахин давтарч биш. Сони үе байсан. Өөрөөр хэлбэл Монгол улс төр нийгмийн эдийн засгийн хүлтэй нэг тогтолцооноос нөгөө тогтолцоороо шилжиж байсан үе. Тэр оюутнууд ч гэсэн одоо тухайн үедээ бид нар бас нэг тийм эргэлзсэн цааш ямар мэргэжил сонгохоо бас нэг тийм тодорхой биш. Тийм орчинд бид нар амьдарч байсан л та. Тэгээд тухайд ямар бодлогоо төрсөн бэ гэхээр зэрэг ер нь одоо ингээд Монгол улсын дэлхийн бүхлээр нэгдэж байна. Энэ нь бол хязгаарлагдмал орон зай байдлаар харилцдаг үйл ажиллагаа гадаад үйл ажиллагаа явуулдаг гэсэн бол одоо үнэхээр өмнө байгаагүй тийм шинэ үе ирж байна гэдгийг тухайд аваад байсан учраас би бас мэдэрсэн. Дээр нь манай Монгол улсын сургууль бас олон улсын харилцааны дэд сургууль анх яг тухайд байгуулагдчихсан. Одоо хамгийн анхны манай сургуулийн төгсөгчд бол манай дээдлийн төгсөгчд буюу миний мэдхийн хэрвээ би андараг бол 1991 оны төгсөгчд байна. Тэгээд бид нэр 91 онд одоо сургуультаа нисэж орсон. 92
95 оны төгсөгчд би бол бас 92 онд ороод 96 онд төгсгөж байгаа. Японд 1 жил яваад 97 онд төгссөн. Тэр тийм сонирхолтой байсан учраас миний сонирхлыг үнэхээр сонирхол татгдсан л да оюутан залуусын. За бас нэг өөр зүйл юу байсан бэ гэхээр зэрэг одоо тухайн үеийн залуучууд барууны ертөнцийн үнэхээр янзах шиг тэр зөвхөн хэвлэл номоос л гардаг байсан. Жишээлбэл одоо тухайн Японд очиж суралцсан гэдэг бол өөрөө үнэхээр төсөөлшгүйгээр тийм одоо мөрөөдөл шиг одоо биелэх боломж нь үнэхээр явцдаг юм болоо да гэж бодохоор тийм их сонио байсан л да. Өнөөдөр бол залуучууд нэг төсөөлөхгүй байх. Виза авлаа, зарим газар визгүйгээр дуртай газараа бид нар өнөөдөр очиж чадж байна. Тухайд бас тийм байгаагүй. Тийм учраас бас энэ мэргэжил тавьчихсан. Тэгээд би тухайд энэ мэргэжлийг сонгосондоо маш их баярлалаа. Тэгээд би дахиад эргээд намайг миний залуу наснд очиулаад ямар мэргэжил сонгох вэ гэвэл энэ мэргэжлээс сонгосон байх гэж бодлоо. Баярлалаа. Дараагийн асуулт таны төгссөн сургуультай холбоотой. Таны суралцж байгаа үед Монгол Улсын их сургуулийн олон улсын харилцааны нийтийн сургууль буюу одоогийн Монгол Улсын их сургуулийн олон улсын харилцааны нийтийн удирдлагын сургууль байгаа. Энэ сургууль маань таны бодлоор Монгол Улсын гадаад харилцааны боловсруулалтыг бэлтгэхэд ямар үүрэг гүйцэтгэдэг, ямар онцлогтой сургууль гэж та боддог? Би баг үгээр хариулахаас илүү ингээд яг тоо баримт гэж ярьдаг шүү дээ. Факт дээр түшиглээд ярих бол өнөөдөр одоо Монгол Улсын гадаад харилцааны бодлогыг хэрэгжүүлж байгаа одоо бол уурхай болсон гадаад харилцааны гол гадаад харилцааг хэрэгжүүлэгч засгийн газрын төв байгууллага байгаа шүү. Тэгэхээр энэ яамд ажиллаж байгаа одоо хүмүүсийн за тэгээ энэ ажиллаж байгаа хүмүүсийн амжилт за одоо эргээд биднийг өнөөдөр хийж байгаа юм ярилцсан ч гэсэн эргээд энэ сургууль маань ямар их хор нэмэр болж байгаа вэ гэдгийг бол бас харуулж байна. Сонирхуулаад нэг зүйлийг хэлэхэд 97 он анх манай олон улсын харилцааны сургуулийн төгссөн хоёр төгсөгч яамд орж исэн. Нэг нь би Азийн газарт Японы асуудал харилцсан мэргэжилтнээр туслах мэргэжилтнээр орж исэн. За бас манай газарт англи хэл олон улсын харилцааны ангийг бас төгссөн их амгалан гэх бас залуу хамт бас манай Азийн газарт тэр хоёулаа ангийг одоо ямд орж исэн. Тухайн үед бол одоо ямд ороход бол ихэнх нь нөгөө Москвагийн олон улсын харилцааны дэд сургууль буюу МГИМО за тэгээд зөөн тооны зөвлөмүүд бол зөөн Европын орнууд бэлтгэгдсэн байсан. Тэгээд баруун сурсан бас нэг зөөн хэдэн өвчч нар тухайн ороод эхэлчихсэн байсан. Тэгээд бол анх бол за манай одоо дотоодтой анги боловсруулж бэлтгэдэг болчихсон юм байх таа гэж эргэлзсэн тийм бас зарим нэг одоо ажилтнууд гадаад харилцааны яамд байсан. Тэгээд их амгалан дээр юу болсон бэ гэхээр зэрэггүй бас дотоодтой боловсруулж бэлтгэж болдог юм байна. Ер нь бол бэлтгэж ёстой юм байна гэдгийг одоо бас дипломатуудын дунд ойлгох хэрэгтэй юм байна. Тэгэхээр үүнийг үнэхээр бас бодолж чадах гэсэн өнөөдөр их амгалан чиптээр хэр зэрэг сайн ажиллаж чадахаас хамаарах юм байна шүү гэдэг бид бас нэлээд хүсэлжсэн. Тийм ч учраас бид хоёр маш их хичээсэн. Магадгүй би Москвагийн олон улсын харилцааны дэд сургуулийг төгссөн бол надад одоо бас нотлох шаардлага байхгүй учраас би бол яг бусдынхаа нэгэн адил ингээд ажиллаад явсан байна. Гэхдээ надад бас тийм давхар бидний сургуулийнхаа нэрийг хамгаалах ёстой шүү гэсэн давхар одоо тийм сэтгэл байсан учраас би илүү хичээсэн юм болов уу гэж хайпаас боддог. За баярлалаа. Ерөнхийдөө бол гадаад харилцааны мэргэжлээ, дипломат ажилтнуудын чиглэлээр суралцж байгаа оюутнуудад ерөнхий шаардлага байна л да. Хичээлээ сайн суралцах ёстой, хичээлээ сайн одоо эзэмших ёстой. Түүнээс гадна одоо яг тань шиг мэргэжлээрээ ажиллах сонирхолтой, зорилготой. Одоо жишээ нь Монгол сургууль төвчрчин бодлого шиг хүмүүсийн хамтын ажиллагаа чиглэлүүд дээр мэргэжлээрээ нарийн одоо ажиллахад ямар ерөнхий шаардлага маш олон шаардлага тавигдана. Ер нь бол энэ бол ингээд би хайртаагаас ингээд хаадаг хүмүүс ингээд нөгөө болтон гадаад яамд ороод тэгээд ингээд гой гадаадын оронд ажиллаа. Ингээд сайхан юм одоо зовхгүй амьдралаар амьдарч
эмч гэдэг мэргэжлийг хэвлээ харагдаа. Эмч болохын тулд хүн ямар их нарийн мэдлэг мэдж авах ёстой. Мэс заслын эмч гэж хэлээ. Зүрхний мэс засалч тийм ээ. Одоо хэр багны хүн тэр мэс заслыг хийж чадахгүй. Тэр мэдлэгийг олж авахын тулд маш олон жилийн мэдлэг дээрээс нь туршлах хэрэгтэй. Дипломатч гэдэг ч гэсэн мөн ялгаагүй тийм нарийн мэргэжил гэж би тодорхойлдог. Өнөөдөр гадаад яамны улсыг ялгаад хэдхэн жилийн дараа шууд одоо дурын хилцээгээр хийгээд явдаг. Тийм зүйл бол би бас байж болохгүй гэж боддог. Яг бол улс орнууд бол яриа хилцээ хийгээд бол зүгээр нэг хоёр бизнесийн компани хоорондын яриа хилцээс шал өөрлөсөн гэх юм бол арталтан дандаа улс их орны ирэх шиг явдаг учраас үнийг бол ямарч болж боддог. Тэгээд ер нь бол олон чадвар хэрэгтэй. Гэхдээ хамгийн гол чадвар олон хүйтэр зэрэг ер нь бол гадаад харилцааны яам за дипломат төлөөлөгч чинь газруудад бол төлөвшсөн хүмүүс ажиллах хэрэгтэй. Тэгээ өөрийн гэсэн зүйлстэй. Энэ бол хамгийн чухал. Жишээлбэл одоо хичнээн мундаг хэлээр яриад тэр хэл бол чухал. Хэл бол одоо юм багаж хэрэгсэлтэй яг адилхан одоо дөрвөн хэлээр мэс засалчтай одоо харьцуулбал бол тоног төхөөрөмж багаж хэрэгсэл нарийн даг тусмаа мундаг мэс засал хийж чаддаг шүү дээ. Гадаад хэл бол яг л тийм арга хэрэгсэл. Гэтэл бол зөвхөн хэл байгаа агуулга байхгүй бол биднээс энэ ажлыг явуулж чадахгүй. Тэгэхээр хамгийн чухал зүйл юу вэ гэхээр эх оронч байх ёстой. Дээрэс нь бол ер нь бол нэг тийм англиар devotion гэж ярьдаг. Өөрийгөө бүх сэтгэл зүрхээ энэ мэргэжилтэд одоо дайчилж зориулсан тийм зүрх сэтгэлтэй хүмүүсийг би сандарч ажиллах хэрэгтэй гэж би одоо боддог. Замун түншлэн одоо юу гэдгийг тэр хүн бол маш их төлөвшсөн байх хэрэгтэй. Жишээл одоо заримдаа сэтгэл хөдлөл гаргах ч юм уу тийм тохиолдолд гардаг шүү дээ ажил дээр. Тэр сэтгэл хөдлөлөө барьж чаддаг. Яг одоо ингээд мэдрэмжтэй хүн байх хэрэгтэй бас. Яг маневрлах чадвартай гэж ярьдаг тийм ээ. Олон арга хэрэгсэл хийж байгаа. Яг энэ яриа хэлсэн дээр бол ингэж яриул илүү зүгээр юм байна. Яавал би өөрийнхөө байр суурийг нөгөө хүндээ сайн ойлгуулж чадах вэ? Тийм ээ. Тэр зөвхөн хэлний асуудал биш. Дээрээс нь бас одоо харилцааны тийм нарийн сайн мэдрэмжтэй тийм хүмүүс ажиллаж авах хэрэгтэй гэж бодсон сан. За хамгийн чухал зүйл бас юу гэхээр эх оронч байх хэрэгтэй. Аливаа асуудлыг ярихдаа одоо тухайн хүн заримдаа байдаг шүү дээ. Би ингээд ажилласаа хийгээд байх юм бол ингээд мэрийн төлөвлөсөнийхаа дараа нар намайг үлдээд би илүү хүчтэй дэвшээд явна. Тэгэж бодож болохгүй энэ ажил дээр. Одоо юу гэх юм промошн гэж ярьдаг тийм ээ. Өөрөөр хэлбэл чиний дээр ажил дээрээ дэвшиж явах энэ бол дараачийн асуудал. Хамгийн чухал асуудал юу вэ гэвэл яг одоо байгаа ажилдаа одоо эзэн болж хариуцлагатай хандаж тэр өмнөд тавьсан зорилгоос сэтгэл зүрхээсээ маш сайн гүйцэтгэх. Яг яам байгуулах нь өөрөө зөв тогтолцоотой бол энэ хүн цаашид ямар ажил хийх чадвартай вэ гэдгийг таны өмнөөс байгуулагч өөрөө шийдээд боловсруулж байгаа бодлого хэрэг. Тэгээд тогтоод явчихна. Тийм учраас би бол заримдаа ингэж бас залуучуудад хэлмээр санагдав. Би тэдэн жилийн дараа одоо тийм дарга болмоор тийм ерхий сайд болмоор байна гэж манай зарим залуучууд ярьдаг одоо мөрөөдөл гэдэг. Миний бодлоор албан тушаалыг хизээж битгий мөрөөдөл болохоор хүн ямар ч ажлыг хийж болно. Гэтэ тэрийгээ сэтгэл зүрхээсээ хийгээд дурлаад тэгээд ажиллах юм бол ажил дээр бол үр дүн гаргана. Өөртөө бөгөөд бусдад аз жаргалыг авчирна. Тэр хэрээрээ нийгэм маань хүчин, нийгэм маань эрүүл болов гэж би боддог. Яг тэгээд ахаад нэмээд хэлэхэд тэр тодорхой чадвар гэж шүү дээ. Сая бол би ерөнхий юм ярьлаа. Гэтэ энэ бол хамгийн чухал зүйл. Түүний дээр ямар чадварууд одоо жишээлбэл ингээд манай Аз Монголын орнуудын газарт бид нар одоо хаяада бас шинэ залуучуудыг авнаа. Тэгээ залуучуудыг маань ингээд хараад тал талаас нь бид нар шалгадаг. Нэгдүгээр бол хэлний мэдлэг бол үнэхээр одоо юу гэдгийг зүгээр нэг өөрийгөө ойлгуулцдаг хэмжээних биш. Гадаад харилцааны яамд орж байгаа хэлний мэдлэгтэй хүн бол ямар төвшин байх ёстой вэ гэвэл төрийн буруу өндөрлөгт орчуулга хийх хэмжээнд л байх ёстой. За эхлээд бол яг нэг жил ингээд дадлах хийлгээд одоо юу гэдгийг арай төрийн буруу өндөрлөг биш ингээд газрын даамрын түвшнээс эхлээд орчуулга хийлгээд үзнэ. Гэхдээ нэг жилийн дотор тэр хүн яг өөрийгөө харуулдаг. Энэ үед хүнийг юу авардаг вэ гэвэл
тэр одоо оюутны ширээний ард суусан 4 жилд би үнэхээр одоо олон үг зээжилж юу одоо хилцүүн хувьд бол би олон дүрмээ сайн зөв сурч юу энэ бүх зүйлүүдийг бол яг ажил дээр турших тэр талбар чинь бол манай Монголд тэгээд тухайн үед бол хэн илүү сайн сууж их юм мэдсэн байсан тэр хүн л тэр шалгуурыг авч байна. Яг л төрийн 3 өндөрлөгт орчуулга хийн гэдэг маань өөрөө маш өндөр хариуцлага байдаг. Хэрвээ нэг үгийг л буруу хэлэхэд бол эргээд хоёр орны харилцааны одоо харилцаанд ямар нэгэн одоо хэрвээ буруу алдаа гарвал тэр нь харилцаанд өөрөө сөрөг дагавартай байдаг учраас бол ямар төвшин бэ гэдэг нь ойлгомжтой. Дээрээс нь бол албан бичгийг одоо боловсруулах чадвар гэж ярьдаг тийм ээ. Би одоо монгол хэлээр маш сайн бичдэг хэрэгтэй. Одоо манай оюутнууд бол эссе бичиж байгаа. Эссегээ их сайн бичдэг хэрэгтэй. Тэгээд эссе дипломын ажил энэ сайн бичсэн хүмүүс бол эргээд бас яг гадаад хамгаалалт ялгараад ирдэг. Өөрөөр хэлбэл та нар бол яг л энэ ажлаа хийх дэвсгэрээ бэлдээл арга хэрэгслээ одоо зэмсгээ сайн сурцсан байна л гэсэн үг. Тэгэхээр тийм залуучууд бол манай гадаад хамт хэрэгтэй байна. Дээрээс нь санаачлахтай залуучууд. Жишээлбэл одоо хоёр орны харилцааг аваад үзэхэд бол улс төрийн газарт ажиллаж байгаа би нэг л жишээ авъя л да. Жишээлбэл одоо Монгол Японы асуудал хариуцсан нэг ажилтан байлаа гэж бодъё. Өнөөдөр гадаад яамн дотор хамгийн эхлээд Монгол Японы харилцаа одоо санаа тавьж явах хэрэгтэй тэр байдаг. Альва мэдээг сургуугаар харж мэдж явах хэрэгтэй. Тэр нэргээд Монгол Японы харилцаа ямар одоо тусгалтай байж болох ч гэдэг юм. Тэгэхээр бол өдөр тутам ер нь 24 цагийн төвшөнд бол харилцаантай монитор хийж байгаа хүмүүсүүд чинь бол бас яг энэ хүмүүсүүд учраас тэр хэрээрээ одоо орон харилцаа ажилтнуудын харилцлага өндөртэй. Би энд бол өөрийнхөө залуучууд, газрынхаа залуучууд байнга юу сануулдаг вэ гэхээр санаачлах маш чухал. Өөрөөр хэлбэл өнөөдөр ингээд ийм харилцаа болчлоо. Одоо ингээд ийм нэг бичиг ирчлээ. Энэний хариуг нэг ингэсгээд явуулчих биш. Ийм бичиг ирчлээ. Энэ бичгэн дээр үндэслээд бид нар манай реакц ямар байх хэвээр, манай байр суурь ямар байх хэвээр, энийн байдлаар энэ загтлаа төлөвлөөд ийм байдлаар хариугаа өгчих юм бол харилцаанд маань илүү хэрэгтэй юм биш үү гэсэн тийм зүйлүүдийг бол баан та нар бодож байгаа. Хизээч залхуурч болохгүй гэдэг зүйлийг бас би давхар хэлдэг л дээ. Тэгэхээр би залуучуудыг оюутныхаа ширээний ардж байсан. Одоо энэ гадаад яамд ороод ажилласан чи өөр ямар нэгэн ажил дээр очсон ч гэсэн идэвх санаачлалтай байх нь эргээд одоо тэр ажлыг бас нэг тийм цааш цэцэглүүлэх авч явах тийм бол бас боломжийг олох юм боломж байна. Тэгээд ер нь сүүлийн үед хараад байхад бол дээр үед бол улс төрийн харилцаа, геополитик, геостратеги бол бас бид ярьдаг байсан. Одоо ч ярьж байгаа чухал. Дэлхийн ертөнцийн маш их өөрчлөлт үүсэж байна. Үүнтэй холбогдуулаад дипломатуудыг мэдэх ёстой мэдлэгийн тэр хүрээ асар их хэлсэн. Жишээлбэл улс төрийн газарт байж ингээд бид нэр би улс төрийн газрын ажилтнаа учраас би эдийн засгийг мэдэхгүй, худалдааг мэдэхгүйгээс сууж болохгүй. Тэгэхээр олон улсын эрх зүй, олон улсын эдийн засгийн харилцаа, олон улсын эдийн засгийн харилцааны эрх зүй. За мэдээж олон улсын харилцааны түүх. Олон улсын харилцааны түүх яагаад хэрэгтэй гэхээр чинь гадны дипломаттай уулзлаа гэж бодъё. Тэгэхэд эргээд нэг гол ажлаа ярихын өмнө ингээд бас дэвсгэр болгож уур амьсгал үүсгэж нэг яриа үүснэ. Тэр тохиолдолд хаяадаа бас олон улсын харилцааны түүх, ялангуяа Монголынхаа түүхтэй холбоотой ингээд сонирхолтой зүйлүүдийг бас бид нар ярьдаг. Тэгээд тэр зүйлүүд дээр магадгүй одоо универсал дипломатуудын мэдэх ёстой нэг зүйлийг та мэдэхгүй байхыг бол цааш одоо юу гэдгийг тэр дипломатч танд ямар одоо хандах юм бэ? Шууд ингээд голоол эхлэв шүү дээ наацхан. Тэгэхээр эргээд бидний ярих гэдэг өнөөдрийн асуудалтайгаа шууд тэр маань ингээд уялдаад явчихдаг учраас ерөнхий кругасоор олон улсын харилцааны түүхийн мэдлэг ер нь хөлтэй улс орныхоо ч гэсэн дотоодын түүхээ мэдэх, соёл урлагаа мэдэх энэ бүх зүйлүүд бол бас их хэрэгтэй. Байгаль орчин за сүүлийн үед IC-ийн мэдлэг ч гэсэн ер нь дипломатуудад илүүдгүй маш хэрэгтэй гэж би бодож байна. За маш их баярлалаа. Ингээд энэ сүүлийн асуултыг асууя. Сүүлийн асуулт. Та ерөнхийдөө ирээдүйн Монгол улсын гадаад харилцааны салбарт ажиллах залуу боловсруулагч. За ялангуяа манай оюутнууд хандаж юу зөвлөх вэ? Сая би баг нэлээд зүйлүүдийг бас
ярьчлаа. Тэгэхээр бол үнэхээр энэ оюутан ширээний ард өнгөрөөд 4 жил бол эргээд би ингээ харахад миний хамгийн аз жаргалтай юм. Гэхдээ би бас юунд баярлалтай байх тэр зэрэг энэ оюутан насаа бас үр дүнтэй өнгөрөөжээ гэж боддог. Тэгэхээр энэ өдөр болгон хичээл хийн, нэрийн даалгавраа хийн. Тэгэл ингээ хаяадаа нэг оюутнууд боддог шүү дээ. За энэ нэрийн даалгавар чи миний ирээдүйд ямар хамаарах вэ гэж. Тийм биш. Яг өнөөдөр хийж байгаа, дээж байгаа, суралцж байгаа энэ зүйлүүд чинь одоо амьдралын үлдсэн хугацаанд бол маш ашиг тустай байдаг. Тэгэхээр би оюутнуудтай аль болох олон зүйлийг оюутан байхдаа сурч мэдээсэй. Үлдсэн амьдралд бол үнэхээр их чухал байдаг юм шүү гэдгийг бас би одоо яг энийг өөрөө туулаад ингээд ирсэн хүний хувьд бол тэгээд бас өөрийнхөө дуртай мэргэжлийг сонгоод тэр мэргэжил дээр ажиллаж байгаа ийм төгсөгчийн хувьд бол би хэлэх байна. Тэгээд бол олон хэл сураарай. Тэгтээ бол бас хизээч би болчлоо гэж битгий бодороо. Одоо хичин бол 45-тай. Тэгтээ би бол надад мэдхгүй чадахгүй ямар их зүйлүүд байна гэж боддог. Би Японы Исетагийн их сургууль, Австралийн Атлантик сургууль, Исетагийн их сургууль бол улсын харилцаа, Атлантик сургууль бол улсын эдийн засгийн харилцаа, Applied Economics. Энэ чиглэлээр бол би магистрийн зэрэг хамгаалсан. Гэхдээ үнэхээр их олон зүйлийг сурч мэдсэн. Гэхдээ миний мэдлэгийн суурь бол миний олон улсын харилцааны сургууль надад маш сайхан тавьж өгсөн. Би багш нартай маш их хайртай хүндэлдэг. Энэ сургууль маань одоо ингээд олон сайхан боловсон хүчин бэлтгээд илүү их одоо улс орнд оруулж байгаа нэмрэн нэмэгдээд явж байгаад бол маш их баярлалаа. Тэгэхээр би оюутнуудаа их зүйлийг сурч мэдээрээ эргээд бол энэ бүхэн чинь амьдралд хэрэг болно шүү. Тэгээд амьдралдаа бас тэмцэлтэй байх хэрэгтэй. Эмэгтэй одоо ирээдүйн дипломатуудаа би бас хандаж хэлэхэд бол Монгол одоо дипломат жоохын нэг сайхан наваад бол нэг үеийнээр ямар ч гендерийн асуудал байхгүй. Тэгэхээр мэдлэгтэй чадвартай тийм байх юм бол эрчүүдээс бол төцөл байхгүй. Яг л адилхан бас ингээд хөгжөөд сайхан ажил хийгээд ачааллаа хүрээд бас явж болох юм шүү. Тийм болохоор эцээч бас яцаж цуцаж болохгүй шүү. Дуртай зүйлүүдээ сураад хийгээд яваарай гэдэг бүгдээр бас сурлагын өндөр амжилт хүсье. За баярлалаа. Тэгээд бидэнтэй цаг гаргаад өшөөдөнтэй ярилцсан хүмүүст маш их баярлалаа. Дахин баярлалаа. Ингээд манай өнөөдрийн ярилцлагын дугаарт маань гадаад харилцааны яамны Аз манхлаалтын газрын захирал Саан Тоос бидэнтэй мэргэжлийн шаардлага